За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Камера хийж өгч манайхаа камеруудаа өгчөөрөө манайхаа. Oo, bigyan mo ka aha. Дахиад вест гэдэг юм уу? Аха. Аха. Зобо гэж та минь камера микрофоноо зур хаачих юм уу? Таны яриа сонсдог. За манайхаа камеруудаа нэгчих тэгээ хэдүүлээ. Гоё ихлээ те. Бас нэг хав харахгүй юм руу би яриа сууж яхах нь бас юу ах. Тэгэхээр камеруудаа нэгээд Сайн уу? бас хараа сууцгаа. Йоо сайн уу? Ваа. Стриминг. Сайн байна уу? Аа, За өнөөдөр бид маш гоё сэдвийн талаар хэдүүлээ ярилцъя. Баатар за өөрчлөн маань авчлах хүмүүс маань хичнээн хүмүүс байна. 6 хүмүүс байна тий. За Монголынхаа цагийг бодохдоо жоохон юу ачжээ. Нэг цагийн зөрүүтэй бодчих 10 биш ер нь 11 биш ээ. Монголын цагаар бараг 3 л байсан юм байна л да. Тэгээд сая бассейнээсээ ирчээ бараг үсэж хатааж амжихгүй нөө таад маань хүлээсэн болохоор тэгээд шууд орчлоо. За өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ семинар орчие. Тэгээд та нар маань бас өөрсдийнхөө асуудлууд, асуух зүйлүүд байвал асуугаад яваарай. Өнөөдөр бага насны травманы талаар төлхөө ярих гэж бодлоо. Яагаад гэвэл бүх асуудал нөгөө бага наснд л байгаа учраас тэр талаар илүү ярья гэж бодлоо. За намайг бас бүгдээрээ мэдж байгаа бахаа гэж бодож байна. Би бас бага насны травмагаас л энэ одоо зүйлийг эхэлсэн. Өөрөө травма байсан, аав ээжээс авсан. Тэгээд тэр түүнийгээ идгээж явахдаа гадаад хүнээс маш олон ховс авсан. За тэгж яваад ерөнхийдөө далд хонцрыг улам ингээд шунж судалсаар байгаад одоо нөгөө яг сонирхож шунаж судалсаар байгаад тэгээд өнөөдрийн юуг хүрсэн байдгийг. Тэгэхээр магадгүй бас тэр үед миний сүнс маань бас сэрсэн байх. Нөгөө цаг нь болсон байх. Тэгэхээр бага насны травма гэдэг тодорхойлолтыг хэдүүлээ авч үзэх юм бол бид нар амьдарч идэл гинт сэтгэл зүй маань хүн дээр чочирдсан гэсэн үг. Одоо гинт бид нар сэтгэл зүй маань тайван байсан эргэтэн систем маань гинт нэг гаднаас хүнд зүйлийг тэр нэг моментод гэдэг чинь тийм моментод хүн дээр хүлээж авсан сэтгэл зүйн цочрол гэсэн үг. Цочрол авсан гэсэн үг. Бид нар нэг гадаа хүйтэнд нимгэн өвцтэй гарвал салхинд цохиулаад хүйтэнд цохиулаад цочрол аваад хатгаа аваад өвддөг шиг сэтгэл маань тэр үеийн моментод болсон зүйлэд цочрол аваад тэгээд траума үүссэн гэсэн. За одоо энэ траумаг хаана байгаа юм болоо гэдгийг бид нар бодъё те. За хэсэг бүгдээрээ бодъё. Тэр траума маань бид нарын биеийн хаана байгаа бол тийм ээ. Тэгэхээр энэ траума бол бид нарын бие дээр хадгалагдаж байдгийн байна. Энэ бие дээр. За зарим хүмүүс маань энэ зүрх сэтгэлдээ магадгүй цээжиндээ толгоондоо тэгээд одоо энэ хүүсний нүхнээс жоохон дээгүүр хэсэгт ингээд биеийнхаа бүх энэ хэсэгдээ энэ травмануудыг бид нар бичээд хадгалаад авдаг. За ингээд энийг бид нар үүрээд ингээл яваад байна. Үүрээд яваад байна. Нөгөө травмагаа үүрээд яваад байна. Нөгөө эндээ бичээд авсан байгаа шүү дээ. Эндээ ч юм уу эндээ. За энийгээ үүрээд явах үед юу болох вэ гэвэл та ямар травма үүрээд явж ийн тэрийг дахин танд одоо амсуулна. Дахин амсуулна. Яагаад дахин амсуулаад байгаа гэхээр таныг тэрийг түүнийг эмчлээсэ гэж дахин өгнө. Яг нөгөө нэг шалгалтын дээр унаад 60 авахаас нааш дахин шалгалт өгөөл ингээд 60 авж тэнцчиж дараагийн тэ нөгөө нэг кредит хичээлээ судалдаг шиг та тэр шалгалтыг давж сургамж автал энэ шарах бид нарын бие дээр байна л гэсэн. Тэгээ дахин нөлөөлнө. Жишээлбэл багада та айлын том нь магадгүй тий аав ээж нь сайн хайраа мэдрүүлээгүй. Гэхдээ тэд нар хайртай биш гэсэн үг биш. Хайртай. Гэхдээ яаж хайраа мэдрүүлэхээ мдээгүй. Чи дүүгээ хар. Чи айлын том нь ээжээ чи ухаантай бай гэдэг ч юм уу. Та нар тохиолдож байсан уу манайхаа? Бөөнөрөө ярилцсан ганцаараа яа суудсан шүү дээ.
Мгм. За та нар маань харилцан яриад яваарай ерөнхийдөө. Аха. За тэгэхээр Ano, байна. Аха. сонсож байна уу? Чихэр зүсээ. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Өнөөдөр юунаас ажилдаа байсан чинь нөгөө ээлжийн хүнд ажил гараад тэгээд ажил дээр ирсэн байна уу? Дэлгүүр дээрээс ярьдаг. За зүгээр аха. Мгм. Тэгээд яг хоо ер нь бол яг хоо нэг юм асуух гээд ховсоос өөр аргаар эмчилэх арга байж юм болов. Би хэлнэ. Би асуултыг ойлгосон. Одоо ярина. За. Ааха. Таад маань ингээд харилцаад За, явъя хэдүүлээ. Семинар юм чи. Аха. би ер нь октоудаас жоохон том нь байсан. Тэгээд яг үүнийг хэлэхэд манай хэр олоода жоохон тэгэж нэг ажилчин гаралтай айл байдаг чинь нэх олоода нэг хавцыг дамжуулж өмсөөл хөвчл өссөн юм байгаа юм да юм. Тэгээд ер нь бага насны шарт зөндөө авсан байлээ. Би нөгөө ажил үзсэн. Сонсож байна уу? Ойлгосон. Сонсож байна. Нэлээд одоо шарх авсан юм байлээ. Тэгээд нөгөө манайх айгүй одоодоо жоохон заваал явдаг байсан юм шиг байна. Тэгээд чи амар заван бохор гэж хичлүүлдэг байлаа. Би чи хичээлдээ сайн байсан. Тэгээд энэ сайн толгой айгүй заван байх юм аа чи гэж айгүй гэж буруутгдаг байсан. Тэгээд нөгөө хүнд өгөө хийж чадахгүй айгүй алигдаг. Хүний айгүй хардаг байсан. Яагаад гэсэн мэдэхгүй. Тэр амар удаан олон жил явсан надад. Айц байсан юм уу? Айц байгаад байгаа юм л да. Тий хүний аяыг харна гэдэг чинь нөгөө нэг сэтгэл үйлдэлсэн шарахтай л холбоотой зүйл байна тий. Би таныг маш сайн ойлгож байна. Айлын томд тий. Тэгээд цаашаа явчих тий. Айлын томууд маань ерөөхдөө чи дүүгээ хар чи одоо ийм бай, тийм бай гэдэг дараагийн дүүн гарч ирснээс хойш нөгөө томьёогоо хайрлахаа зогсоохон ч юу яах вэ? Сайн харуулхаа болчдөг. Дандаа нөгөө багуудаа хайрлаад, багуудаа тэрвэл ингээд том нь юу гэж бодох уу гэхээр хайрлагдахгүй байгаа мэдэрч үснэ тий. Энэ үед трама үүснэ. Хамгаалагдаагүй, хайрлагдаагүй трама үүснэ. Хамгаалагдаагүй, хайрлагдаагүй. Хүмүүс нэг бүгд тэр нь дургүй юм шиг, тэр нэг үн цэнгүй юм шиг, хүндлэлгүй юм шиг, хаягдсан юм шиг ийм мэдрэмжийг тээж тэр айлын том хүүхэд өснө. Яг үнэндээ бол аав ээж нь хайргүй биш хайртай. Гэхдээ нөгөө бага хүүхдээ илүү хайрлах энэ жоох юм да энэ ч яах вэ гэсэн тэр зан одоо үйлдэлээс болоод томууд маань хөвчлэн трама аваад за тэгээд ингэж яваад яаж илэрх вэ гэвэл хүнтэй гэрлэнэ. За тэгэн гут таныг бас яг аав ээж шиг чинь дутуу хайрладаг. Ийм хүнийг өөрөө ирэхгүй сонгоно. Нөгөө бид нар траматай бол траматай хүнийг сонгоно. Ерөөсөө манайхаа ингээд математикаар бодчих. Танд трама 60% байвал та яг 60% траматай хүнтэй уулзрнаа л гэж бодчихор тэ яг. Ийм аюултай. Тэгэхээр бид нар тань гэдэг чинь хамгийн чухал одоо сонголт тийм ээ. Тэгээ энийгээ бид нар сонгохдоо трамагаараа сонгох юм байна. Хамгийн аюултай. Танд 60% траматай байвал та 60% траматай хүнтэй л уулзрна. 40% байвал 40% та хүнтэй уулзрна. Тэгэхээр энэ трамаг эдгийнх нь маш чухал. За ингээд айлын томууд маань нөгөө хүнтэй гэрлэлээ хүнээсээ хайр нэгч эхэлдэг. Хүчээр хайрлуулмаар санагдаад нөгөө дутуу хайрлагдсан учраас хайр нөхөд чи намайг хайрлахгүй байна. Чи намайг хүндлэхгүй байна. Чи надад санаа тавихгүй байна гэж нөхрөөсөө шаардаж эхэлдэг. Гэтэл энэ одоо тэр хүнээс нөгөө сэтгэл гуйгаад хэрэггүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Энэ хүн тэгж шаардсны дагуу өгч чадахгүй. Тэгэхээр бид нар энэ үед маш их энерги алдаж ингээд зүдэрч тий desperate буюу цөхөрч эхэлдэг. Хайр гуйж одоо тэр хүнээс ийм байгаад өгөөч, тийм байгаад өгөөч, намайг хайрлаад өгөөч гэж гуйхаас цөхөрч эхэлдэг. За тэгээ ингэж явсаар байгаад хүүхдүүдтэй болоод за тэгээ хүүхдүүдтэй болоод ирэхээр эмэгтэй хүн юг ойлгодог вэ гэхээр аав ээжийнхаа танд гаргаж ирсэн үйлдэлийг та хүүхэдтэй гаргаад эхэлдэг.
За жишээлбэл багада таныг аав ээж хоёр нь тий юм уурлангууд цохоод авдаг байсан бол одоо та өөрөө ирэхгүй бурууг нь тэгж болохгүйг нь мэдсээр яжиж уурлангууд та хүүхдээ цохоод авдаг. Ингээ уур уцаараа хүүхэдтэй гаргадаг. Нөхөрдөө уурлсан уураа магадгүй хүүхэдтэй гаргадаг. Ийм болоод эхэлдэг. За энэ үед эмэгтэйчүүд маань ерөнхийдөө ойлгоод за би нэг л биш байна. Би хүүхдүүдтэй уураа гаргаж чинь, би нөхрөөс хайр нэгч чинь, би нөхрийг тайван байлгах байна. Би ядарч чинь, би ингэж амьдрмааргүй байна гэж шийдээд тэгээд одоо ер нь ховсон дээр, бясалгал дээр за энэ төрөл бүрийн энэ даалт хумсрын сургалтууд дээр ер нь бид нар дээр тэгээд ирдэг гэсэн. Цаанаасаа л өөрчлөгдөх цаг нь болоод энэ хүмүүс маань ирж байгаа. Харин энэ үед юу их вэ гэвэл зогсож болохгүй. Тэгээд нэг юмыг ойлгох хэрэгтэй. Өөрчлөлт бол нэг шөнийн дотор болохгүй. Энд хугацаа хэрэгтэй. Тэгэхээр та өнөөдрийг хүртэл тэр травмаг олж аваад тэр итгэл үнэмшлийг олж авахд хугацаа орсон шиг буцаагаад эдгэрхэд бас хугацаа орно. За та нарт маань энэ одоо миний хэлээд байгаа жишээ кейс ер нь хэн төлхөө байна? Санал нийлж гинөө та нар маань бас бичээд хариу үйлдэлүүдэд үзүүлээд яваарай. Тийм. Аха. Тэгэхээр яг ингээд хүүхэдтэй уураа гаргаад яг аав ээжийнхаа үйлдэлийг хүүхэдтэй гаргаад ирсэн үед эмэгтэйчүүд маань за би ер нь болохгүй байгаа юм байна. За ер нь чинь нэг болохоо өччихье гэж бодоод тэгээд ховсод ирж байгаа. Харин өөрчлөлт бол нэг удаа ховсод орно. Таны тэр нөгөө нэг юу гэдүүлээ триггер болоод байгаа тэр мэдрэмжийг авч хаяна. Гэхдээ энэ ингээд биедээ бичигдсэн байгаа мэдрэмж учраас энийг бид нар ховсоороо авч хайсны дараа биднэрт шин дадал хэрэгтэй. Үүний тулд бид нар сургалтуудад суудаг нь тийм учиртай. Нэг ийм асуулт ирсэн юм манай дээр. Багшаа тэр ховсод орох шууд одоо сургалтанд суухгүйгээр ховсод орох сургалтанд суугаад явах хоёр ямар ялгаатай вэ гэсэн асуулт ирсэн. Маш ухаалаг асуулт тий? Яг л зөв асуулт. За энд юу гэж бид нар хариулах вэ гэвэл та нар юу гэж бодож байна? Ер нь ховсод орох хэрэгтэй юу багшаа шууд эсвэл одоо энэ даалт хумсрын сургалт, блог гаргах сургалт энэ сургалтуудад суух хэрэгтэй юу гэсэн асуулт манай дээр ирсэн. Та нар маань юу гэж бодож байна? Ер нь энэ асуултын хариултыг За наран зурл маань хариулах уу? Юу гэж бодож байна та хэд маань? Насагч нь манайхаа. За бичиж байна. Аха. Окей. Ойлголоо. Би яг тийм байсан. Тэгээ урзуудар ховсод ороод сэтгэл хөнгөрсөн. Би өөрөө болохоор амьдралынхаа явц дотраад байна гэж бодсон. Чин биш байсан. Бага насны травма байсан байна те гэж байна. Ойлголоо. За ойлголоо. Ерөнхийдөө тийм шүү. За ингээд. За энэний хариулт нь хослуулвал сайн. Та эхлээд ховсод ороод тэр нөгөө нэг өмнөх мэдрэмжүүдээ бүгдийг ингээд баг багаар арилгаж авч хайна. Яагаад баг багаар гэж хэлээд байгаа вэ гэвэл таныг дахин ховсонд оруулаад одоо тий санхүүгийн ашиг санах ихээсээ илүү энэ бидний даалт хумсар баг багаар тавьж явуулдаг травмаг нэг дор бүгдийг тавьж явуулдаггүй. Хүн болгоны нөгөө өөрийн сав гэж байдаг. Тавьж явуулах сав байгаа. Тэгэхээр энэ сав хэр байна тэрүүгээрээ л травма чинь тавигдж явуулна. Тэрийг бид нар контролдох ямар ч боломжгүй хянах. Тэгэхээр баг багаар травма мэдрэмжүүд маань арилна. Түүний дараа бид нар шин дадал, шин итгэл үнэмшил суулгахын тулд энэ сургалтуудад бас суух хэрэгтэй. Тэгэхээр би юу гэж хариулах вэ? Юу гэж ойлгосон бэ гэвэл хослуулах нь зүгээр юм байна гэж ойлгосон. Зарим хүмүүс дан сургалтаар явах гэдэг. Тэгэхээр дан сургалтаар явхаар бид нар шархаа ийдгээгүй учраас одоо нөгөө тэр дасгалыг хийхэд хэцүү байдаг. Тэр даалгаврыг хий гэхээр итгэж өгдөг. Би
би өөртөө итгэлтэй, би хайр татсан эмэгтэй, би бол хайрлагдсан гэхээр нөгөө хайрлагдаагүй мэдрэмжийн шарах энд байна. Уцаа өмсч хазана. Миний дүүгөө уцалчих. Миний үеэс Израиль өмссөн юм. Чи өөрөө хоёр пүүзэ хоёулынгийн аваачиж байчаад. Аха. Сая юу ярьчихлаа? Одоо саяны Баг багаар юугаа тавьж яв. аха тийм баг багаар тавьж явуулдаг. За тэгээд хэрвээ бид нар ховсод орохгүйгээр дан сургалтанд суувал юу болох вэ гэвэл бид нар affirmation хийлгэж зааж өгдөг, визуализация хийж зааж өгдөг. Ингээд баахан юм зааж өгнө. Гэтэл нөгөө хүн түүнийг хийхэд хэцүү. Яагаад гэвэл би хайрлагдсан гэж хэлэх гэхээр энд шарах байгаа. Энэ нь триггер болоо доторх дуу хоолой бодлоо штэ. Чи өнөөдрийг хүртэл тэгж амсаж ирсэн штэ. Ингээд дуу хоолой өөр дуурайд байдаг. Тэгээ миний амаараа хэлж байгаа affirmation дотроос гарч байгаа дуу хоолой хоёр ингээд зөрчилдөд байгаа учраас энэ affirmation ажиллахгүй одоо үр дүнгүй болдог. Тэгээд хүмүүс цөхрөөд за сүүлдээ за надад энэ юм чинь үйлчлэхгүй юм байна. Угаасаа энэ чинь болохгүй юм байна гэд ингээд цөхрөөд өөрийгөө өөрчлөх үйл ажиллагаанаас зогсохоор шийддэг. Тэгэхээр энэ бол шийдэл биш. Хамгийн зөв зам нь хэрвээ танд трама их байгаа бол тэр айдас бага насны трамагаа ховсоор нэг ядаж 3 удаа 4 удаа ховсод ороод арилгуулчаад тэгээд сургалтанд сувал та хурдан энэ А цэгээс Б цэг рүү хурдан хүрнэ. Маш хурдан. Ягаад гэвэл таныг ингээд триггер болоод уйлуулад байгаа тэр шарах байхгүй учраас та хурдан үр дүнд хүрнэ. Яг нөгөө нэг та хөлөө гимтээчээд тэрийг ингээ боочоод шархаа идгээд та хурдан гүйж чадахгүй шиг эрүүл хөлтэй байвал та хурдан гүйдэх шиг энэ сэтгэлийн яг тэр нэг ингээд өвдөөд байгаа тэр одоо тэр шарахыг нь аниулчаад тэгээд одоо энэ сургалтуудад суугаад affirmation хийлээд одоо нөгөө нэг янз бүрийн техникүүд гарцсан штэ. Тэднэрийг хийгээд явбал үр дүнд хүрнэ. 6 сар амьдралаа өөрчлөхөд манайхаа 6 сар хангалттай. 6 сар гэдэг чинь хагас жил. Яг л нөгөө англи хэлний нэг шалгалтанд бэлдэж эхэлдэг шиг л 6 сарыг өөртөө зориулчвал хангалттай. Яг 6 сар өөртөө нэг цаг өдөрт зав гаргаад affirmation хийлэн үр дүн хагдахгүй байна уу? Хийлэн хамаагүй хийлэн үр хоосон ингээд дими энэ явж ин гэж юусоо байхгүй манайхаа. Хилээд байна affirmation хилээд байна, техникаа бичээд байна. Одоо ямар техникүүдэд юм уучлах техник бүгдийг хийн ховсод орно, өөрийгөө шалгана, энерги шалгана. Ингээд өөртөөгөө л зуурл гэсэн. За тэгээ бид хэдий энэ явцад нэг алддаг юм нь хүнийг өөрчлөх гээд эхэлдэг. Яг манай нөхөр ийм нарциссист юм байна. Яг энэ яг травматай юм байна гэж нүдэнд яг энэ үед бид нар өөрөө биш эргэн тойрны хүмүүстэй бид нар дүгнэлт өгөөд эхэлдэг. Би хүүхэдтэй трама өгсөн юм байна. Манай нөхөр травматай байсан юм байна. Тэр жинхэнэ одоо абьюз тэр жинхэнэ одоо хүчирхийлэгч байсан юм байна. Ингээд бидний нүд өөрийгөө бид нар харахгүй штэ. Бидний нүд ингээд гадагшаага харж байгаа учраас бид нар толинд харахгүй доод өөрийгөө хардггүй. Дандаа бид нар тийм учраас гаднаас гадагшаага анхаарлаа өгж явдаг. Гэтэл бид нар эхлээд өөртөөгөө хамгийн зөв арга нь өөрийгөө эхлээд одоо эдгээгээд тэр нөхөр террорист байж болно, агрессив байж болно, хүчирхийлэгч байж болно. Гэхдээ та өөрийгөө өөрчилчүүл, өөрийгөө эдгээчүүл таны энерги өөр болчвол энэ нөхөр нэг бол танаас өөрөө холдоод явна. Ямар нэгэн аргаар орчлон ертөнд таныг энэ хүнээс холдуулна. Нэг бол орчлон ертөнд хүчлсээр байгаад энэ хүнийг тантай адилхан энергийн түвшинд авчирна. Энергийн давтамжийг хинч зөрчиж чадахгүй. Хамгийн шударга хууль. Тэгэхээр таны энерги ямар байна? Яг тийм хүнийг л тавчирна. Тэгэхээр тэр хүнээс зууралдаад тэр нэг эрэгтэйг өөрчлөгдөд өгөөч гэд ингээд зууралж байгаа хооронд би өөрийгөө засаад шархаа идгээгээд өөрийгөө өөрчилчүүл миний энерги ингээд өсчин энэ хэмжээнд ирчин. За тэгээ энэ доор одоо үлдсэн нөхөр нэг бол одоо гэр бүл дуусгуулдаг ч юм уу. Одоо ямар нэгэн байдлаар салалтаар дуусдаг ч юм уу. Нэг бол энэ эрэгтэй хүн өөрөө ирэхгүй цаанаасаа орчлон ертөнцийн хүний тантай адилхан болгож өсгөн. Тэгэхээр бид нар өөрөөсөө эхэлнэ гэсэн. Хүүхэдтэй та трама өгсөн байгаагаа мэдвэл
Одоо яах вэ? Бас та өөрийгөө өөрчил. Хүүхдээ оролцохгүй манад ховсон дээр бас хүмүүс ингээд хүүхдээ авчирдаг л да 15 настай, 13 настай гэж хүүхдээ авчираад энэ хичээл хийхгүй байна, энэ болохгүй байна, энэ хүүхдүүдтэй зодтолтоод байна. Энэ ингээд байна гэд аваад ирдэг. Тэгээ яг үнэндээ тэр хүүхдийг 3 кг болоод төрснөөс нь хойш тэр хүүхдэд хэн юм зааж өгсөн. Хэн тэр хүүхдэд драма бичиж өгсөн. Хэн тэр хүүхдэд тэр дадал зуршлыг бий болгосон. Тэгээ бид нар өөрсдөө шүү дээ. Тэгчээд энэ хүүхэд өөрөө олж авсан юм шиг бүр хүүхдийнхээ хажууд зарим хүмүүс маань бас хэлэх хандлагатай байдаг. Энэ одоо ерөөсөө хичээлэхгүй, ерөөсөө өгөнд орохгүй. Гээд нөгөө нэг ховсчныхаа хажууд нөгөө хүүхдийг хажууд нь суулгачаад ховсод авч ирээд тэгж хэлдэг. За тэгээд хүүхдтэй ярилцаад үзэхээр хүүхэд өөр юм ярьдаг. Аав ээж намайг ойлгодоггүй. Аав ээж намайг өөрөөрөө байлгах гэдэг. Би спортод дуртай. Тэгтэл аав ээж хоор намайг математик тоондоо сайн бол гэдэг. Гээд ингээ хүүхэд чаал өөр юм ярьдаг. Тэгэхээр эндээс бид нар юуг ойлгох вэ гэвэл өөрийгөө ихтэй бид нар өөрчлөх хэрэгтэй гэсэн. За манайхаа одоо хэдүүлээ идэвхтэй байх цаг маань боллоо. За хин ямар травматайгаа тэмцэж явна манайхаа бас бичээд үлдээгээрээ бас ярилцаж хуваалцаж болно. Юу аавж болно. Юунаас эхлэх үү яхаа мэдэхгүй байвал энэ семинарыг ашиглаад асууж бас болно. Тэгээд энэ одоо сургалтанд сууж байгаа хүмүүс маань ерөөсөө энэ эхлэл шүү манайхаа. Энийний дараа ховсод орох нь ороорой. Энэ үедээ тий ховсод орох хүмүүс маань ороорой. Дахиад цааш нь өөр сургалтуудад суух хүмүүс маань суугаарай. Ерөөсөө л зогсож болохгүй. Багадаа 6 сар. 6 сар л та хичээчих юм бол 6 сар л өөрийгөө ерөөсөө вакуум өөртөө л фокуслчих юм бол таны амьдрал таны хүссэн шиг болоод эхэлнэ манайхаа. Энэ одоо би нэг бодлоо юу яриад та нарыг мотивацжуулах гээд байгаа юм биш. Энэ бол үнэн. Та нар маань 6 сар хагас жилээ 6 сар баяр ёслолд явхаа багасгаад найз нөхөдтэй уулзхаа багасгаад одоо юу байдгийг те тэр юмнуудаа арай багасгаад нэг 6 сарыг өөртөө өгчвөл тэгээд цаглаг бат өглөө болгон босож тий алхах хэрэгтэй бие маань хөдөлж энерги уурсна тэгэхээр хөдөлгөөн хийх хэрэгтэй тэгээд одоо ментали гэдэг чүүд оюуханы хувьд эрүүл байхын тулд бид нар тий йогоор хичээллэх хэрэгтэй, бассейнд явах хэрэгтэй гэдэг энэ өдөр болгоны дисциплин сахилга батуудыг өөртөө тавиад тэгээ өөрийгөө хайрлах манайхаа. За өөрийгөө хайрлах гэдгийг хэн юу гэж бодож байна манайхаа? Өнөөдрийнхөө семинарын гол асуудлыг энэ болгоё. Өөрийгөө хайрлах гэдэг та нарынхаар бол юу вэ манайхаа? За та нарынхаа хариултыг багш нь хүлээе. Камера өгөөд хэлсэн ч болно шүү. Өөрийгөө хайрлах гэдэг бол та нар маань юу гэж ойлгож байна? Өөрийгөө хайрлах гэдгийг болно. Нөө сонсогч байна уу? Сонсогдож байна. Би яг нөгөө дандаа гадагшаа байсан юм билээ. Тэрийг аягүй сайн ойлгосон. Тэгээд хатан менежмент нөхөр мөхөртэй гомдчихоо тэр нэг сүрэг зүйлээ төвлөрөөд явуулсан юм билээ. Тэгээ одоо энэ нэг бас нэг өөр нэг сургалтанд орсонтой бичих тэрэнд ороод бичснээсээ хойш бас нөгөө таны 14 оны сургалтанд бас дууссан. Тэрнээс хойш ингээд бичээд ингээд өөр дүүгээ аягүй нэг чиглэлдэг болсон чинь нөгөө гомдчихсан хүмүүс маань яг үннээ хэлэхэд яаж ч надад 3 хүүхэд баяаж өгсөн ачтангууд гэдгийг ойлгосон да ер нь. Тэгээд ер нь яг таны тэр нэг хасар хэлтэй гэдгийг ганцхан анхаарчихсан. Нөгөө шалтгаалтаа би нөгөө хөдөө орнот гэдэг дотор орж хавцаар чадахгүй гэдэг ингээд байгаад байгаа юм. Ер нь бол тэгж орё гэж бодчихна. Өөрийгөө хайрлах гэдгийг та юу гэж бодож байна? Өөрийгөө хайрлах гэдгийг болохоор би бол яг өөрийгөө жинхнээсээ бүр уучлах ёстой гэж бодчих. Тэгээд тэр юу шалтгаануудаа бас тогтоогоод
болцоогоод бас эмчлэх ёстой гэж бодож байна. Тэгээд эрүүл мэндэд анхаарах ёстой гэж бодож байна. Би яг эрүүл мэндийн тал дээр яг дадалтай болж чадаагүй дээ. Гэт яг хийх ёстой гэсэн юмчлаа авдаг оног юм. Тэгээ мэдээнийг авах юм бол ер нь байнга суралцах хичээдэг. Ер нь бол тэр бол аягүй зөв гэж бодож байгаа юм. Энэ өөрийг л хэлээ. Ааха. За өөрийгөө уучлах гэдэг бол өөрийгөө хайрлах гэдэг санааг ихч маань өглөө. За энд мессежн дээр энд ингэж өөртөө цаг гаргана гэдэг бол өөрийгөө хайрлана гэдэг санааг өглөө. Зөө те. Өөр ямар санаа байна? Өөрийгөө хайрлана гэдэг бол энэ одоо баг биднэрт өглөг болсон шүү дээ. Өөрийгөө хайрлавал чамайг бусад хайрлана. Чи өөрийгөө хайрлахгүй бол чамайг хэн ч хайрлахгүй гэдэг үгийг манайхан зөндөө сонссон. Бүх ментор, коучуд хэлдэг. Тэгэхээр өөрийгөө хайрлана гэдэг бол юу вэ гэдэг асуултыг бид нар маань ярилцж байна тийм ээ. Өөрийгөө хайрлана гэдэг бол юу вэ? За өөр хүмүүс маань бичиж болно шүү. Өөрийгөө хайрлана гэдэг бол юу вэ гэдгийг бичиж болно шүү манайхаа. Өөрийгөө хайрлана гэдэг бол өөртөө цаг гаргаж өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хайрлах юм байна гэж бичсэн байна. Эрүүл мэндэд анхаарах гэж хэллээ. Өөрийгөө хайрлана гэдэг бол өөрийгөө уучлах юм аа гэж хэллээ. Би нэг санааг нэмчи өөрийгөө хайрлана гэдэг бол өөрийгөө сонсно. Тэ? Ялангуяа бага насны шаргатай хүмүүс маань өөрийгөө маш их сонсох хэрэгтэй. Ганцаараа суугаад за миний дотор юу хүсэж байна? Миний дотор байгаа жижигхэн туяа юу хүсэж байна? Энэ дотор байгаа жижигхэн туяа юу хүсэж байна гэдгийг ингээд сонсож иж бид нар мэдэрнэ. Тийм учраас манайхаа бас энэ зүүн маань удахгүй тасарч магадгүй учраас бас яарчлаад хэлчихье. Нэг анхаарах зүйл нь сая манад над дээр бас ганцаарчилсан ховсон дээр бүртгүүлсэн байгаа ихчийг ч гэсэн би анзаарлаа. Би ажил хийх ёстой. Би завгүй гэж аягүй олон хүмүүс хэлдэг. Ховсынхаа цагийг тохирио манайхаа гэхээр би завгүй гэд ингээд хараад ажиглаад байхад бүр амар завгүй байдаг. Ямар ч цаг гарахгүй. Тэгэхээр манайхаа ингэж ажиллавал энд дандаа эмгтээчүүд байна тий. Бүх юм байранда балансаараа байх ёстой. Хэрвээ та бүх ачааг нуруундаа үрээд ингээд хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлнө, байрныхаа лизинг төлнө, ингэн тэгнэ гэд явах юм бол таны эрэгтэйлэг энерги хөгжөөд та улам хайрлагдахгүй болж эхэлнэ. Таны эрэгтэйлэг тал хөгжиж эхэлнэ. Энэ үед таны нөгөө уян хатан, зөөлөн, зүүн совинлог байдал алга болно. Эмэгтэй хүн бид нар байглаасаа өөрийгөө хайрлагдаад нэг уян зөөлөн бүгдийг хайрлах ийм байхаар төрсөн. Бидний зорилго бол ер нь тэгж их ажил хийж мөнгө олох бидний зорилго биш. Хэрвээ та өөрийнхөө зорилгыг биелүүлэхгүй эрэгтэй хүмүүсийн урд ороод эр хүний ажлуудыг хийгээд одоо эр хүний тэр шинжээ хөгжүүлээд явах юм бол орчлон ертөнц танд одоо шийтгэлийг өгч эхэлдэг. За чи тийм мундаг юм бол харъя. За чи энийг харъя гэдэг ингээд таныг ингэж одоо маш их шуурганд оруулж эхэлдэг. Universe танд маш их хэцүү зүйлүүдийг удаа дараа өгж эхэлдэг. Тэгээ хүмүүс юу гэж хэлдэг вэ гэвэл би яхаараа ингэж амьдрах ёстой юм. Би яагаад ийм заяатай юм. Би яагаад ийм хувь тавилантай юм гэж уйлж гомдолж эхэлдэг. Эний хамгийн уг үндэс нь өөрсдөө буруу хийсэн те. Хүний өмнө 8 цагаас илүү манайхан битгий ажил 2 ажил битгий хий. Эмэгтэй хүний одоо хийх ёстой бол өөрийгөө сонсох ёстой, өөрийгөө хайрлах ёстой, өөртөө цаг гаргах ёстой, гоё сайхан болох ёстой. Энэ зүйлүүдтэй цаг гаргаад ирэх юм бол нэг та нар маань түр жоохон хойшин ингээд суух юм бол эр хүн жоохон урагшаага болж эхэлнэ. Бид нар түүнийг урагшаа болохоос өмнө ингээд өөрийгөө ингээ фүүш хийгээд түлхээд за энийг харж сууж байгаа бүтэхгүй өөрөө тэр хүүхдийнхаа мөнгийг олоод хүүхдээ сургалтанд нь суулгах энийг хүлээх юм бол бүтэхгүй гэж бид нар хаяад итгэхгүйгээр өөрөө урдуур нь орж гүйдэг. Энэ үед эмэгтэй хүн маш их энерги алдаж ингээд гэж яг ингээд бүх үсэн ингээд тэ нүүр арьсан ингээд хатуу болоод ингээд одоо ингээд муухай эвдэрч эхэлдэг. Одоо иршүүд шинжин хөгжиж одоо бүр сүйдээ хувцаслалт хүртэл ингэж эхэлдэг. Нөгөө уян наалах гоё ийм гоё intuition гэдэг чиглэлээр зөн сонгууд нь гарч хэлэхэ болдог. Тийм учраас манайхаа өнөөдөр та зүгээр нэг энэ видеог үзээд суугаагүй, энэ семинарт хамрагдаагүй. Тийм учраас өнөөдрөөс эхлээд өөрийгөө хайрлана. Жохон цагаа багасгана.
жоохон өөрийгөө сонсоход нэг цаг бясалгал хийхэд нэг цаг энэ хичээлүүдээ сонсоход өөртөө цаг гаргаад жоохон ингээд өөрийгөө тэр олон ажлаас жоохон чөлөөлнө. Гэрээ ажил байсан ч гэсэн яа нэг өдөр гэр ингээд заваан байж л яг та нэг өөрийгөө сонсоод амраад ав. Юу ч хиймээргүй санагдвал юу ч битгий хий. Энэ доторхоо сонсъё маань тэгжиж бид нар энэ орчлон ертөнцөөс тэр гайхалтай шагналыг авдаг байх нэ. Тэгжиж өөрийгөө сонсчиж гайхалтай амьдралыг авна. Өөрийгөө сонсохгүй ингээд зомби шиг ингээд ажиллаад ингээд ах юм бол сүүлдээ таны бүх мэдрэмж унтраад юунд баярлаад байгаагаа мэдэхгүй ингээд бүр баярлж чадхаа болно. Тэм учраас одооноос эхлээд өөрийгөө сонсно би ямар мэдрэмжтэй байна. Завгүй байна уу? Хамаагүй. Ажлаа хийж байхдаа компьютераар сууж байхдаа за би ямар мэдрэмжтэй байна? Мэдрий 1 2 3 дотоос сонслоо. Би жоохон төгшөд байгаа юм байна. Окей. Ингээд ажиглаж эхэлнэ. Би их юм санаа зовоод байгаа юм байна те. За жоохон багасгах хэрэгтэй. Надад бүх юм тайван байна. Би тайван байна. Би хамгаалагдсан байна. Бүх юм сайхан байна. Ингээд ажлаа өргөжлүүлнэ. Энд нэг хэдхэн секунд хэрэгтэй те. Өөрийгөө ажиглалаа. Би тайван байна. Би хамгаалагдсан байна. Би одоо надад бүх юм зүгээр байна, сайхан байна. Ингээд ажлаа өргөжлүүлнэ. Тэгээд аль болох өөрийгөө жоохон ажлуудаас чөлөөлөөд баг зэрэг багасгаад өөрийгөө эмгтэй хүний тэр аз жаргал руу илүү тэмүүлнэ. Илүү эмгтэй тал руугаа явна. Хэрвээ та тийхгүй ажил биелийн нэг бүтээн нэг ажлаа дуусгаад хоёр ажлаа дуусгаа яваадах юм бол таны эрхтэйлэг чанар хөгжөөд ингээд нөгөө нэг баланс алдагдаад та орчлон ертөнцөөс цохилт давна. Одоо хэцүү бэрхшээл танд ирнэ гэсэн. За ингээд одоо энэ маань удахгүй тасрахад 40 минут манд болчих. Хэдүүлээ дахиад линк өгөөд орох уу манайхаа? Одоо тасрах бах. Энэ тэгээ тэ 40 минут болоод тасардаг юм. Би гоцорч ороод Зүгээр би энийг хадгалчихна. Тэгэхээр зүгээр манайхаа. Одоо тасрах бах. Тэгэхээр нь хэдүүлээ дахиж оръё. Би сая бүрийн тасрна гэдээ айсан ч юм бүр яарч ярьч та. Тийм учраас манайхаа энэ маш гайхалтай. Би бас яг өөрөө тийм жоохон айлын том нь учраас ингээд жоохон хариуцлагатай, би мөнгө олно гэдэг байсан. Одоо би тийм байхаа бүр эрс өөр хүн шиг өөрчилж чадсан. За би энэ танартаа ярьж өгнө манайхаа.